1937 оны хил мөгдүүлэлтэнд үүсэн товрог болсон ламын гэгээний хийдийг нутгийн зан олонны хүсэл дээр сэргээн босоглов. 300 жилийн турш 10,000 гаруй лам ном хурдаг байсан энэхүү хийд нь Монголын бурхан шашны төв байсан түүхтэй ба. Монголын бурхны шашны 3 зулын нэг хэмээн алдарчсан соён гэгэрүүлэгч их зурхайч Гүн хаантан ламын гэгээний анх дугаар дүр Эрдэнэ бандад худагт хамб Номон хаан ханчин чойжил Лувсан данзан жансан 1662 онд Баян хонгор аймгийн Үлзэт сумын нутаг Баян зүрхийн хонхорд ламын гэгээний хийдийг байгуулж байсан юм байна. Ламын гэгээний хийд нь 300 гаруй жил оршин тогтнож 10,000 гаруй лам хувраг хурал номоо хурж шашин соёлын үлээ явуулж байсан түүхтэй. Гэвч 1937 оны их хилмигдүүлэлтийн үеэр энэхүү хийд нь үнсэн товрог болж 10,000 гаруй лам нарыг нь хомроглон хороосон түүхтэй юм а. Эдүүгээ энэхүү хийдийн гашуун үннийг гэрчилсэн ганцхан хаалгал үлдээдээснийг аймгийн засаг даргын санаачлахаар сэргээн шинээр барьж зуны тэргүүн сарын шинийн 3-ны бэлэг цайн өдөр нээлтийг нь хийсэн байна. Аймгийн одоо гон гамтанд эдлэг хийд хариуцж байнга ажиллагаатай байлгана. Хоёрдугаар давхртаа бид нэр ламын гэгээний түүхтэй холбоотой бас үзмэрээс аштай гэсэн натаа баг. Гурав дахь бол энэ бомбны хэсэг дээр бол содор ном одоо ард иргэд одоо хадгалж үлдсэн түүх тусгалын холбогдолтой юмнуудыг одоо төрүүлжээс хүмүүс үгүй хичээл та. Тэгэхээр энийг одоо хадгалдаг одоо тусдаа энэ хийдийн одоо сан байх ийм зорилготой. За үүний зэгцээр энэ дугныг тойрсон одоо 108 сурга байхаар товсож байгаа. Энэ 108 сургыг бид нар хэмжээ дамжааг нөгөөд нэгдсэн журмаас шугамд тавьчвал ингээд зөвхөн олон маань ах дүүсээрээ найз нөхдөөрөө нийлээд одоо сургуулиудыг бариад дараагийн хойч үе маань аваад явах хаа гэж бодож байгаа. Энэхүү сум суврагны ерөнхий зөвлөхөр соёлын гавь сэтгэлтэн Бурханчлан Пүрэв бат ажиллаж зураг төслийг аймгийн зургийн байгууллагын захирал Цэдэн Содон гаргаж аймгийн уран гартнууд жил гаруй турш барьж бүтээсэн байна. Хэдэн зууны түүхтэй хийдийг ийхүү олон жилийн дараагаар сэргээн засанд нутгийн зон олон туйлын баяртай байлаа. Өнөөдөр үндсэн хуулийн цэцэн дунд судлалын хуралдаанаар сонгуулийн тухай хуульд байгаа ядгүй байх гэсэн ойлголт нь үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны хянан хэлэлцдэг. Нийслэлийн Баян гол дүргийн иргэн Батцуур, Өнөр Баяр хаан уул дүргийн иргэн Болд нарын өргөдлийн дагуу Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 3 дэх заалт үндсэн хууль зөрчсөн эсхийг нь хянан хэлсэн юм а. Өглөө 9 цаг 30 минутанд эхэлсэн цэцэн уралдааныг Бямбд орж даргалдаж, Жансан, Очроот, Болдоотор мөнх гэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шүүгч, прокурор, одоо би бүр хамгийн багтар харуул хамгаалтын хүн бол бас огтон ял шийтгүүлж байгаагүй хүн байх ёстой гэсэн ойлголсон байна. Одоо жишээ нь маргаатайгаа энэ хамгаалалттай ялгүй байх гэсэн юм. Ялгүй байх гэсэн томьёолыг бол улсын дэвшүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлахад бол бас хэцүү гэж бодож байгаа. Тэгэхээр тийм чимэлж шүү дээ. Ял шийтгүүлж байгаагүй гэдэг ойлголт бол ялгүй байх гэсэн ойлголтоос бол ялгаатай. Агуулгын хувьд аваад үзэх юм бол ял шийтгүүлж байгаагүй гэсэн ойлголт агаагүй. Дэвшүүхийн тайлбар тануудыг гаргаж байгаа тэр ял шийтгүүлж байгаагүй гэдгээр нь ойлгочлоо гэдэг байгаа шүү дээ. Тийм ер нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн хэрвээ тийм үгээр явсан ийм томьёолоор явсан бол асуудал дэвшүүхийн тайлбар бол өөрөөр тайлбарлагдах байсан байх гэж бодож байгаа. Хуралдаанаас Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 4 дахь хэсэгт нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна гэд 27-гийн 4-ийн 3-т ялгүй байх гэсэн нь үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т төрийн байгууллагад сонгогдох хэрэгтэй 21 дугаар зүйлийн 3-т Улсын хурлын гишүүнээр Монгол улсын 25 нас хүрсэн сонгуульд ирэх бүх иргэнийг сонгоно гэсэн залтуудыг тус зөрчсөн байна гэж үзсэн. Парламентын сонгуулийн ийм буйлтай дэлхийн аль нэгэн улсыг таанд үзэх үү? Би үзээд олоогүй. Гэхдээ би бүгдийг үзээгүй мэдээж байна. За хамгийн тайлбар нь юм гэхээр энэ бол сонгуул иргэд өөрсдөө тухайн хүн ялтай байгууллагуудыг сонгуулаараа шийднэ. Түүнээс шинэ их сонгох хэрэгтэй бол их хурлын гишүүн шууд болчлоо гэсэн үг биш. Ялтай. Тэгэхээр энэ бол зүгээр сонгуульд нээлттэй, орцсон нээлттэй. Тэр иргэдийн өөрсдөө сонгуулийнхаа эрхийг дагуулж тухайн сонгох үеийг шийднэ. Дээчиг бол тайлбараараа бол үндсэн хууль зөрчиггүй. Харин баталсан хуулийн чинь агуулга нь бол үндсэн хууль зөрчсөн байна гэсэн учраас одоо бол дээчигийн тайлбар бол хуулийн хүчин төгөлдөр болоод бидэнд бол ямар нэгэн байдлаар анхны дээр бидний хүсэж баталсан зүйл заалт амьдрал дээр цаашдаа хэрэгж ойлголт хоёр маань зөрчиж байгаа учраас бид нар одоо аргагүй ихэнд одоо иргэдээс тавьж байгаа санал ер нь хуулийн одоо үзэл баримтлалаа зөрчилсөн учраас үнэхээр үндсэн хуультайгаа зөрчилсөн ийм ойлголт хэм хэмжээ болсон байна гэж хүлээж авч байгаа л да.
Үндсэн хуулийн цэц цуг хуулийн залтыг өнөөдрөөс эхлэн түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд ялгүй байх гэсэн ойлголт нь уг хуульд улсын дэвшүүхийн хийсэн тайлбар, үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагчдын тавьсан үндэслэл болон бусад нотлохоноос үзэхэд өмнө нь огт яаж шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. Хууль тогтоогч Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад ялгүй байх гэсэн залтыг оруулснараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмтрэгт яаж шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу улсын их хурлын гишүүнээр сонгогдох эрхийг нь яаж шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа үндсэн хуулийн төрчлөлийн шинжийг агуулсан байна гэж тэмдэглэсэн байсан. Үндсэн хуулийн цэцгийн уралдааныг Наржаа Уганбаяр. Нийслэлийн ардсан социалист оюутны холбооноос Улаанбаатар хотын шилдэг оюутны клубыг шалгарууллаа. Монголын ихтэй зорилгодод оюутны өөрийн удирдлагын клуб байгуулагдсан багахан хугацаа өнгөрч байгаа хэдий ч тэдний үйл ажиллагааг бодитоор дэмжих үндэн урамшуулга зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах байдал алга байна. Иймд нийслэлийн ардсан социалист оюутны холбооноос 2007-оос 2008 оны хичээлийн жилийн Улаанбаатар хотын оюутны шилдэг клубыг шалгаруулж үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэхээр уг арга хэмжээг зохион байгуулсан байна. Бид нар энэ жил сквадрын нэрмжлэлт тэтгэлгийн ажлыг 2 сард хийсэн байгаа. Тэр маань одооноос хойш засгийн газрын хөтөлбөрт ороод улсаас хийгддэг албан ёсны хөтөлбөр болж бид нар амжилттай ажиллаж байна. Энэ өнөөдрийн үйл ажиллагаа маань бид нар Улаанбаатарын ихтэй сургуулиудын оюутны клубүүдийн шилдэг клубыг 30 клуб шалгаруулж ажиллаж байна. Энэ клубүүдийн гишүүнчлэл нийгмийн итгэх чиглэж байгаа ажлынхаа дагуу хийсэн амжилтаар нь шалгаруулж ранглалаа. Улаанбаатар хотын шилдэг оюутны клубыг дараах үндсэн болцолт шалгууруудаар шалгаруулж зөвхөн оюутан чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг буюу оюутны өөрийн удирдлагын клуб байх. Байгууллагад 2-оос доош жил болсон байх. Аль биесны гишүүнчлэн 100-аас дээш байх. Оюутны чиглэлээр зохион байгуулж байгаа ажил үйл ажиллагаанд клубын гишүүд тогтмол идэвхтэй оролцдог байх. Нийт оюутан эсвэл гишүүн оюутнуудын дунд байнгын үйл ажиллагаа явуулдаг хэвссэн байх зэргээр шалгаруулж. Ганц зэрэг мэдээлэлтэй. Усны алдагддаг багасгах, усны зохицлог хэрэгтэйг бий болгох үүднээс 40-50 мянгатыг тоодоржуулах ажил хийж явагдаж байна. Цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед өрх бүртгэж тоодор тавих нь хамгийн зөв гарц гэж хотын төвийг тоодоржуулж байгаа Орос улс нийтийн аж ахуйн компанийн мэдэгдэж байна. 40-50 мянгатыг Орос улс нийтийн аж ахуйн M&B компанийн хариуцсан ажилтдаг юм байна. Тус компаниас дулааны удирд ирээд байгаа энэ үед айл өрх бүрийг тоодоржуулах аян зарлан явуулж байгаагаас гадна нэвтрүүлэг чадвар муудсан шугам турбан нингэж хуучирч цоосон шугам хоолойг содих ажлаа эрчимжүүлж байна. Тэд хөнгөлтөө өнөр танаа гэрийн цоорч хуучирсан хоолойг содиход бэлэн байна. Улаанбаатар хотод усны нөөц багасж байгаатай холбогдуулаад нэг хүний хоногийн хэрэглээг 230 литрээр тогтоогоод байгаа л да. Гэхдээ одоогоор бол энэ 230 литрийг бол бариулахад их хүндрэлтэй юм л да. Муудсан шугамшуулж, нэвтрүүлэх чадвар муудаад, цоороод энэ тэнд ус алдснаас болоод ер нь 310-аас хоногийн хэрэглээ буухгүй юм л да нэг хүнийх. Энэтэй холбогдуулаад манай компани бол айлуудыг тоолоржуулах аян зохиогоод усны тоолор тавилыг гэсэн айлуудаа усны тоолор тавиад усны алдагдлыг арилгаж өгөөд тиймэрхүү арга хэмжээ авч явж байгаа. 50-60 онд ашиглалтанд орсон энэ байруудын бол оршин суугчдад нь ойлгосон нэг нь бол ямар ч байсан шугам шинжээгээ шинжлэх солиулыг манайд хандаад тэр талаар манайх тодорхой хэмжээ арга хэмжээ авч өгөөд сольж өгч байна л да. Их цоор завсар дундын шугам цоорсноос доод айл руугаа ус алдах, доод айлдаа бас тодорхой хэмжээний хохирол учруулах тиймэрхүү 9 шидийн тийм гэмтэл гарч байна л да. Эзгүй араар нь голдуу ер нь тийм асуудлууд гарч байна л да. Шугам цоороод задраад ус алдаад өөрт нь эд материалын хохирол доод айлдаас бас эд материалын хохирол гараад байна л да. Мөн тус компаниас гэртээ засвар хийхдээ харийн орон сууцны нийтийн аж ахуйн компанид хандах хэрэгтэйг анхааруулж байна. Үйлчилгээний үнийн халтуурны засварчдаас хямд байдгаас гадна хамгийн гол нь найдвартай баталгаажаа засварыг хийн гэдгийг тэд сануулж байна. Гадны хүнээр засварыг хийлгэсэн тохиолдолд эрсдэлтэй эрдвийн асуудал гарч ирэхэд нөгөө нөхөр нь олддгүй тэгээд бүх юм будаа болгосны дараа орон сууцны компанид хандах хандлага өөрчлөх шаардлагатай байгаа гинэ. За орон сууцтай холбогдолтой альва асуудлыг харийн орон сууцны нийтийн аж ахуйн компанид хандаж шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар ганц зэрэг мэдээлэлтэй. Багшийн сургуулийн төгсөг ангийн оюутнууд хүүхэд асар өмжөдөг төвийн цэцэрлэгийн хүүхэд багчлаад хичээлийн хэрэглэл хандивлаа. Монгол Улсын боловсролын сургуулийн багшийн сургуулийн төгсөгчд гэх 200 гаруй оюутнууд энэ сайн санааны үсэд хувь нэмрээ оруулжээ. Ир хичээлийн жилд ерхий боловсролын сургуулийн босыг алхаа орох бяцхан дүүнэртээ хичээлийн хэрэглэлийг нь эртнээс билээд өгч хэрэгтэй гэж тэд үзжээ. Хогныхон баяртай баярыг тохиолдуулаад одоо энэ хүүхдийн асран хамгаалах төв дээр ирж бид нар үйл ажиллагаа явуулъя гэж ийм оюунлаг үйлс явуулъя гэж шийдээд
энэ үйл ажиллагааг явуулж байгаамаа. Тэгээд хамгийн гол нь бид нар нөгөө бага ангийн багш болох гэж байгаа. Дээрээс нь 6 настай хүүхдүүд энэ жил 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа учраас 6 настай хүүхэд 1-р ангид орно. Тэр утгаараа энэ хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлгэлье гэж бид нар шийдээд тэгээд манай нийт төгсөгчид одоо ингэж бэлэг авчирч өгч байгаамаа.